Ичдийн хөдөлмөрийн дүүхээр бичигдсэн 60 жил гэдэг номыг бас өөрөө цонхорлсон. Тэрний дараагаар би энэ зам дагсан 40 жил гэж бичсэн нэг юм ном бичсэн. Энд сууж байгаа энэ ахмадууд бол мөн одоо миний нэгэн адил энэ 60 жилийнхэн баяртай байгаа. 1950 онд анхны Монгол замч нар Монгол Улсын хөлөөрийн баатар төгж ирж ажилласнаар энэ хэсэг өнөөдөр гол замын 402-оос 410 км Улаанбаатар өртөөний зам сумууд, зүтгүүрийн депо, бусад салбарын замууд, 119 сумын шилжүүл, дэлгэмэл уртаараа 30 гаруй км зам хамгаалалттай гарам, хагас автомат хаалттай гарамыг хариуцсан галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган 55 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 2008 онд бол манай хамт олон ангийн хөдөлмөрийн аврах хэсэг 2009 онд Манлайр хэсгээр шалгаран ажиллаж байна. Монголын төмөр замын хэмжээнд нэг байдаг. Довтой анчаа бол бүх вагонуудыг ялах довтой байдаг. Зүүн талдаа болгоод зүтгүүрийн депотой, баруун талдаа вагон депотой. За үндсэндээ бол манай өртөөний зам дээр бол сэлгээний ажил маш их хийгдэг. Өдөрт 7 маневр зэрэг сэлгээ хийгдэг. 8 дугаар хэсэг. Энэ хэсэг 1955 онд 411-ээс 427 дугаар километр замыг хариуцсан 20-оос 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. Манай хэсэг нь 40 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. За замын ангийнхаа 60 жилийн хугацаанд манай хэсгийн хамт олон гологдол зөрчил, өөрөгүй километргүй хөдөлмөр хамгааллын осол зөрчилгүй. За төлөвлөгөөт урсгал болон их засварын ажлыг төлөвлөгөөнд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж ирлээ. Одоо үг хэсэг нь 411-ээс 417 км амгалан өртөөний зам сумуудын хамт хариуцсан ажиллаж байна. Нэгдүгээр тасаг 418-аас 427 дугаар км туул зөвлөгийн зам сумын хамт амгалан өртөөний салбар замыг 2 дугаар тасаг тус хариуцсан ажиллаж байна. За хэсгийн хамт олон мөн ангиас зохиогдсон уралдаан тэмцээнд 1-р байр, за замын гадаад үзмжээр 1-р байр, урлагийн үзлэгт 1-р байр, за эхний хагас жилийн ажлаар одоо замын хэмжээнд шалгарч диплом шагналт байранд шалгарч орсон байгаа. 9-р хэсэг. За хонхордох одоо замын 9-р хэсэг нь бол гол замдаа 428-аас 442 дугаар км-д 15 км зам хариу. За мөн Налагын 1-ээс 13 км замдаа мөн хонхор өртөө бомбоц өрлөг Налах гэсэн ийм 3 өртөг хариуцсан ажилтгаа. Тус хэсэг нь 1955 онд хонхор өртөөний дэргэд 1 тасаг 437 дугаар км-т 1 тасагтай анх байгуулагдсан билээ. Монгол улсын хойд хилээс урд хил хүртэл өргөн төмөр зам тавигдсантай холбогдуулан 1938 онд байгуулагдсан Улаанбаатар Надахын нарийн төмөр замыг өргөн төмөр замаар солих ажлыг 1957-оос 1958 онд одоогийн хөдөлмөрийн баатар төгжин удирдлаганд 20 ангийн хүмүүс барьж замын 9-р хэсэг түлээлгэн өгсөн онцлогтой. Тус хэсэг нь бол нийт энэ 15 км-с бол нийт 19 тахир тойроотой, аян тахир тойроо нь бол нийт замын 80 гаруй хувийг эзэлж нэлээд тахир тойроо өгдөг арчилгаа үйлчлэгээр нэлээд юутай байдаг. 10 дугаар хэсэг. 1956 оноос 6 км бүрээр тасагчилсан бригадын зохион байгуулалтаагаар 1-р тасаг 440-оос 445 дугаар км, 2-р тасаг 446-аас 451 дугаар км, 3-р тасаг 452-оос 457 дугаар км замыг тус хариуцсан замын арчлал засварын ажлыг гүйцэтгэж байж. 2-р ангийн 10-р хэсгийн хамт олон бид одоо 443-аас 462 дугаар км хүртэл 20 км зам арчилдаг. 24 хүн эрэхтэй 29 хүн эмэгтэй замчд одоо 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр бид нэр арчилдаг. Одоо 10 дугаар хэсгийн ихэнх километрүүд тахир тойр өгөхтэй учраас зам төмрийн хажуугийн элэгдэл эрчимтэй явагдаж цариг ихээр тэлдэг тул байнгын арчилгаа үйлчилгээ шаарддаг онцлогтой байжээ. Энэ хэсэг гол зам бол Баян, Хайхан зэрлэгийн хүлээн авах, явуулах 3 зам, 11 ширхэг сумын шилжүүлэг, ус зайлуулах хиймэл төхөөрөмж хариуцсан ажиллаж байна. За энээс одоо 443-аас 448 дугаар километрийг дуусал төмөр бетон нэртэй 450-аас 462 дугаар километрийг дуустал модон нэртэй. За
За зам арчилдаг КД эхлэхэд R65 зам төмөр 2003 2004 онд одоо их цуур орж шинжилгэд тавигдсан байгаа. За энэ 20 км замдаа бид нэр 28 дахиртай 28 дахираас одоо 20 дахир нь одоо бага радиустай дахир арчилдаг. Бас нэлээ одоо манай участок бол Монголын төмөр замын бас хүнд участогт ордог. 11-р хэсэг. Тус хэсэг нь 1955 онд R43 маягийн зам төмөртэй тасагчилсан бригадын зохион байгуулалттай байсан бөгөөд төмөр зам байгуулагдсан торон хашаа барьж амжаагүй. 1955-аас 1958 онд мал хөөгчийн орон тоотой ажиллаж байж. Анхны мал хөөгчөөр балдан ажиллаж байлаа. 1959 онд олон улсын галт тэрэг аялах усантай холбогдуулан төмөр зам дагуу анх модон шонтой торон хашаа татав. 11-р хэсгийн хамт олон 2003-аас 2004 онд R50 зам төмрийг R65 маягийн төмөр зам болгон хүчжүүлж Будалмал чулуун чигжээсээр их засварын ажлыг хийжээ. За замын 2 дараагийн 11-р хэсэг өнөөдөр 483 км дээр зам төмрийн илэгдлэр зам төмөр тууш солих ажил дээр ирчээд байж байна. Одоо бэлтгэл ажлын хийгдэл явж байна. 12-р хэсэг. 1973 онд энэ хэсэг байгуулагдсан. Одоо 12-р хэсэг нь 26 хүний бүрэлдэхүүнтэй 24 км 7 сум хариуцсан галт тэрэгний аюулгүй байдлыг бүрэн хариуцсан ажилладаг. За манай замын 12-р хэсэг нь гол замын 483-аас 506 дугаар км дуустал нийт 24 км зам хангаа чулуу зөвлөгийн 7 ширхэг сумын шилжүүлэг 2 салаа замтай. Тус хэсэг нь 2005 онд ажлын амжилтаараа ангийн хэмжээний уралдаанд 2 дугаар байранд шалгарсан. Одоо хамт олонны дунд тэргүүний төмөр замчин амар сайхан баяраа онц хөдөлгөөнчин 3 ангийн намаг замчин бол зөвхнөр ажиллаж байна. Манай хэсэгт одоо Дандин дөржин амар сайхан гэж бригадын дарга 30 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай бригадын дарга байдаг. Онц хөдөлгөөнчин тэргүүний төмөр замчин олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа бригадын дарга бай. Мөн 2005 оны одоо ангийн хөдөлмөрийн аврах замын ахлах замчин болцох зэрэг тэргүүний туршлагатай замчид ажилладаг юм аа. 13-р хэсэг. Энэхүү хэсэг нь 1968 онд 14 хүний бүрэлдэхүүнтэй үүрэг авч ажиллажээ. Улмаар хамтын гал зуухтай болж улаан буланг төгсчүүлээ зогсохгүй. Хэсгийн замчид амины аж ахуйтай болсон билээ. За манай хэсэг нийт 29 хүний орон тоотойгоор за гол замын 19 км, салбар замын 6.5 км зам. За цахилгаан сумын шилжүүлэг 13, гар сумын шилжүүлэг 4-ийг хариуцсан ажиллаж байна. Одоо гол замын 19 км өртөөний 13 сумын шилжүүлэг, 6.5 км салбар зам, гар сумын шилжүүлэг 4-ийг хариуцсан ажиллаж байна. За манай хэсэг одоо замын 2 дугаар ангийн 60 жил зориулаад одоо гар бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, за хүүхдийн тоглоомын талбайг тогтчуулах, за мөн усан оргилуур хүмүүс амралт чөлөөсөх зориулсан одоо саад барих ажлуудыг одоо эхэлсэн хийгээ явж байна. 14-р хэсэг. 14-р хэсэг бол Улаанбаатар замын үдийн чиглэлд төмөр замын хөдөлгөөн нээсэн үе буюу 1956 онд байгуулагдсан юм. Тухайн үед 12-р зэрлэг гэж нэрлэдэг байв. За манай замын 2-р ангийн 14-р хэсэг маань нийт 24 үндэсний бүрэлдэхүүнтэй ажилладаг. За гол замын 23 км хүлээн авч явуулах 2 замтай нийт 5 сум арчилдаг. Одоо тус хэсэг гол замын 24 км агуй зэрлэгийн хүлээн авч явуулах 3 зам, 5 сумын шилжүүлгийг арчлан засварлаж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Замын ангиас нийт ахлах замчин, замын авраг нэг ахлах замчинтай ажилладаг. Замын баалыг бол дунджчаараа барьж байгаа 15 баалтай. Агуй зэрлэгийг 554 км замын зүүн талд орших агуй туудын нэрээр нэрлсэн сайхан бэлэгдэлтэй хэсэг юм аа. Нийт 23 км-ийг бол галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаж байгаа. 15-р хэсэг. Тус хэсэг нь 1972 онд толгой төртөөн дэх замын 6-р хэсгээс салбарлан замуудыг хариуцсан биедан хэсэг байгуулагджээ. За замын 15-р хэсэг нь 30 гэрээт байгууллагатай мөн үйлдвэрийн гэрээт зам сумуудыг арчилдаг 30 км зам 71 сумын шилжүүлэг 45 хамгаалтгүй гарам арчилж ажиллаж байгаа. 1985 онд Базоколоткийн барилга ашиглалтанд орсон. Мөн Хоршол Олимпиксийн 200 м зам ашиглалтанд орсон. 1986 онд талах чихрийн комбинатын 800 м салаа зам, 4 сумын шилжүүлэг, хамгаалттай гарам,
1989 онд ашиглалтанд орсон Монгол Трансын 2 дугаар замын үйлчилгээг хариуцж яваа хамт олон. За 143 ширхэг зам төмөр үйлдвэрийн замуудад нефт Т2 хүр алтан тарай махад сольж хүчжүүлж өглөө. За эхний хоёр улирлын байдлаар бол гэрээт байгууллагуудаас үр авлгагүй ажиллаж чадлаа манай хамт олон. Сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 12 байгууллагын зам шинээр ашиглалтанд орж хариуцлагч бас өндөрсөн байна. За сүүлийн 10 жилийн байдлаар бол замын 2 дугаар ангийн 15 дугаар хэсгийн хамт олон гологдол зөрчилгүй хөдөлмөр хамгааллын осол зөрчилгүй ажиллаж байгаа. Ингээд замын анги байгуулагдсны 60 жилийн ойг тохиолдвол нийт төмөр замчтай болон замын ангийн хамт олон хэсгийнхаа хамт олон ар гэр өндөр наснуудаа баярын мэнд хүргье. 16 дугаар хэсэг. Энэ хэсэг 1982 онд байгуулагджээ. Улаанбаатарын арианы үйлдвэрлэлийн салбар замуудын арчилгаа үйлчлэгийг хийж ирсэн. Тус хэсэг нь ойрын 5 жилд бол галтаргны хөдөлгөөний аюулгүй байдлыг баталгаатай хангаж хөдөлмөр хамгааллын ямар нэгэн осол зөрчилгөө ажиллаж ирсэн. Тус хэсэг нь нийт 31.3 км зам, 47 гаруй засвар, арчилгаа засвар үйлчлэгийг хариуцсан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бол бүх хагас жилийн төлөвлөгөөт үзүүлэлтийг 100-аас 115%-аар биелүүлж, урсгал засварын 13 нэр төрлийн ажлыг бүрэн биелүүлэн ажиллаж байна. Тус хэсгийн хамт олон Т3, Эрэлт Импекс, Метролимпекс, Туушин, Эмчээ гэх мэтийн ажилт буулгалтын томоохон хэмжээний замуудын арчилгаа үйлчлэгийг тогтмол хийж байгаа. Энэ хамт олон 1998 онд анхудаа зам арчилтын төлбөрийг 100% барагдуулж, мөн суман шилжүүлгийн металл хэсгийг хүчжүүлж, дэр модны аж ахуйг сайжруулан замын төвшин ба чиглэлээр нь засах ажлыг жил бүр төлөвлөгөөтэйгээр хийн ажиллаж ирсэн. За замын 16 дугаар хэсгийн хамт олон болон тэдний ар гэрийнхэн замын 2 дугаар ангийн нийт хамт олондоо замын 2 дугаар анги байгуулагдсны 60 жилийн ойн баяр мэндийг хүргье. 17 дугаар хэсэг. Баг хангаа дахь уг хэсэг нь 1984 онд өртөөний 4 зам, гол замын 507, 511 дугаар км баг нуурын 1-ээс 25 дугаар км-ийг бүгд 30 км замыг 30 гаруй замчтайгаар хөдөлмөрийн гарааг ихсэн түүхтэй. Энэ хамт олон одоо өртөөний 10 зам 23 суман шилжүүлэг, баг нуурын 1-ээс 20 дугаар км гол зам, 507-оос 511 дугаар бүгд 25 км замын урсгал засвар үйлчилгээг хариуцсан ажиллаж байна. За манай зам 17 дугаар хэсэг 1982 онд байгуулагдаж гол замын 507-оос 511 дугаар км, баг нуурын 1-ээс 20 дугаар км, өртөөний 6 зам 23 суман шилжүүлэг, салаа замын 1.5 км хариуцсан 31 хүний бүрэлдэхүүнтэй галтаргны хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаж байна. 18 дугаар хэсэг. Тус хэсэг нь 1980 онд баг хангаа баг нуур хоорондын 95 км зам, гол замын 29-оос 66 дугаар км хүртэлх 37 гол км зам, баг нуур өртөөний хүлээн авч явуулах 1-2 дугаар зам, 6 суман шилжүүлэг, 11 тахир, 9 гүүр, 14 хоолой, 2 гаруй хариуцсан ажиллахаар байгуулагджээ. За замын 2 дугаар ангийн 18 дугаар хэсгийн хамт олон баг нуурын 21-ээс 44 дугаар км өртөөний зам сум нийт 24 км хариуцсан ажилтгаа нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй галтаргны хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Энэ хамт олон 1999 онд ажлын үр дүнгээр Улаанбаатар төмөр замын хэрэглэх газрын диплом, ажлын байр, амьдрах ухаан 99 саянд ангиараа 3 дугаар байранд шалгарч, замын 2 дугаар ангийн 50 жил зориулсан урлагийн тэмцээд 3 дугаар байр шалгарч, 2002 онд төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаа, галтаргны хөдөлгөөний аюулгүй байдлыг баталгаатай хангаж, 2 дугаар байр тус шалгарч иржээ. Манай хамт олон дотроос одоо олон сайн замчид ажилтгаа, тэн дотроос он хөдөлгөөн чинь тэмдэгтэй Мегмурсар наран туяа зэрэг олон замчид ажилтгаа. 19 дугаар хэсэг. 1983 онд баг нуур өртөөг бүрэн хүчин чадлаар нь байнгын ашиглалтанд оруулаж, замын 2 дугаар ангийн даргын тушаанаар 2 өртөө зэглэгийн зам 26 км гол зам хариуцсан 19 дугаар хэсгийг 3 бригадтайгаар байгуулж байжээ. За баг нарын замын 19 дугаар хэсэг гол замын одоо 26 км гол зам, өртөөний 7 зам 30 захилгаан суман шилжүүлэг, 7 гар сум, за балансын болон гэрээт одоо 7 гэрээт зам, за 6 гүүр хоолой хиймэлдэх хөргөмжийн ашиглаа өөрчлөлгийг хариуцсан ажилтгий. Одоо тус хамт олон Булгтай баг нуурын 26 км гол зам, баг нуур өртөө гүн галуу зэрлэгийн хүлээн авах явуулах 11 зам, 43 цахилгаан суман шилжүүлэг, 4 гар суман шилжүүлэг,
12 төмөр замын засвар үйлчилгээ хариуцсан яваа хөдөлмөрч хамт олон билээ. Давид өхөн бол энэ Багнуур Улаанбаатар хооронд нөөцтэй хэврэлтийн ажилд энэ галтрын хөдөлгөөний аюулгуудыг ханган ажилдаг ийм үүрэгтэй хамт олон байгаа. 2 дугаар хэсэг. 1986 онд замын 20 дугаар ангийн 18 дугаар хэсгээс салбарлаж 45-аас 69 дугаар километрт 25 км замын арчилгаа, нийт 5 гүүр, 10 хоолой, 1 хамгаалалтгүй гарам, 4 тахир хариуцсан ажиллаж байна. Манай хамт олон бол Булгата Багнуур хоорондын замын 45-аас 69 дугаар км, гол зам 25 км хариуцсан ажилтгаа. Тус хэсгийн мастераар 2001 оноос чулуун жаргал ажиллаж байна. 1993-аас 1995 оны хооронд 2 хэсэг нэгдэж байлаа. Тэгээ 25 км дотроо гүүр 5, хоолой 10, тахир 4, хамгаалтгүй гарам 1 хариуцсан ажилтгаа. Галтрын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилтгаа. 21 дугаар хэсэг. Тус хэсэг нь 2003 оны 10 дугаар сарын 1-нд ангийн даргын тушаалаар замын 7 дугаар хэсгээс тусгаарлан Улаанбаатар 2 өртөөний байранд байгуулагдсан. 21 дугаар хэсгийн мастераар лав сүрэн ажиллаж байна. 2003 онд анх байгуулагдсан юм а. Энэ байгууллагдахдаа бол 1 мастер, 2 бригадын дарга, 28 замчдын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Анх байгуулагдсанаас хойш бол галтрын хөдөлгөөний аюулгүй байдлыг баталгаатай хангаж, гологдол зөрчилд ямар нэгэн зөрчил дутагдaltaгүй ажиллаж ирлээ. За замын баалыг тогтмол 10-аас доош нэгжээр 10-аас доош баалтайгаар арчилж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ирсэн. За 4 км гол зам, за өртөөний хүлээ авах явуулах зам, татах зам, нийт хамгаалттай гарам 1-тэй суудлын вагон депогийн замыг ТС1-ийн зам гэдэг энэ замуудыг 36 оны бүрэлдэхүүнтэй ажил гөргийг гүйцэтгэж байна. Замын 2 дугаар ангийн хойд хэсэгт хариуцсан инженерээр ажиллаж байна. Манай хэсэг нь 282 дугаар км-с 389 дугаар км дуустал нийтдээ 108 гол замын 108 км хариуцсан. Хиймэл төхөөрөмж нь 80 хиймэл төхөөрөмж, 80 гаруй байгуулгын их араа тустай тахир, өртөөний 13 зам, нийт 36 зам сум, 163 ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр галтрын хөдөлгөөний аюулгүй байдлыг одоо хангаж ажиллаж байна. За 4-р хэсэглийн хамт олон нь Багнуурын 1-ээс 96 дахь километрийг дуустал нийт одоо 96 км, гол замын 24 км-ийг хариуцсан ажиллаж байна. Багнуурын хэсэглийн 17, 18, 19, 20 дугаар хэсгүүд нь одоогийн байдлаар уг төмөр замын галтрын хөдөлгөөний аюулгүй байдлыг 4 хэсэг хариуцсан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хариуцсан ажиллаж байгаа. Хот хооронд одоо Багнуураас Улаанбаатар хот хоёрын хооронд бол одоо нүүрс одоо тех нэвтрүүлэх зорилгоор энэ төмөр замыг анх барьж байгуулсан юм а. Тус бригад 1976 онд байгуулагдсан төмөр замыг байгалийн гинти ба тогтмол аюулаас хамгаалах ажлын зураг төсөл боловсруулах үндсэн зорилготойгоор байгуулагдсан. 76 оноос хойш өнөө хүртэл одоо замын 2 дугаар ангийн участкийн одоо бүх хиймэл төхөөрөмжийг засварлах, урсгал засвар болон их засварын ажлыг хийх, сууг шуудуу сэргээх, үер уснаас одоо урьдчилан сэргээлэх, үер усанд одоо автагдсан үед хиймэл байгууламжуудыг сэргээн засварлах ийм ажлуудыг одоо бид өхөн орон тоогоор одоо 10 хүний ийм орон тооны бүрэлдэхүүнтэй ажиллаж ирлээ. Одоо тус бригадын мастераар намнан сүрэн ажиллаж байна. 2008-9 онд бол жижиг гүүрүүдийг хоолоогоор солих одоо энэ ажлуудыг хийсэн байгаа. Мөн одоо үер усанд автсан гүүр хоолойг сэргээн засах ажлуудыг одоо 2009 онд 30-аад объект дээр хийж чанартай хийж гүйцэтгсэн. Сэв шалгуурын лаборатори. Тус лаборатори 1956 онд замын албаны харьяа ангуудын сэв шалгууруудын засвар үйлчилгээ, техник хангамж, сэв шалгагчдын мэргэжлийн сургалт зэргийг зохион байгуулж, тэдгээрт хяналт тавих зэрэг үүрэгтэй бөгөөд 1970 оноос Монгол инженерүүд ажиллаж эхэлсэн байна. Манай хамт олон одоо үндсэн өөр функц нь болохоор зэрэг
замын онцлогоо хөдөлгөөний аюулгүй байдлыг одоо хангах ийм одоо ажлыг хийцгээдэг. Нийтдээ бол одоо манайх зам юмш богоон, сэв шалгагч богоон, мөн зам төмөр туслахооны богоон гэсэн үндсэн 3 одоо техник хэрэгсэлтэй мөн одоо манай замын хэмжээнд нэг 18 ширхэг хитавны сэв шалгуурын багжууд ингэж ажиллаж байна. Замын онцлогооны ажил тэдгээрийн одоо шинжилгээ дүгнэлт бол дандаа компьютерийн системээр компьютерийн техник ашиглаж бидсүүдийн үед одоо гаргаж байгаа. Замын онцлогоо шинжилгээний ажилд нэг 50 гаруйтай ажилтан ажилтیں۔ Замын 2 дугаар ангийн 60 жилийн хугацаанд манай хамт олон хөдөлгөөний аюулгүй байдлыг нэгт одоо сайхан хамгаалах мөн одоо ажлын амжилтаар ухтахаар одоо бид хичээж байна. Сэв шалгагч вагон. Манай төмөр замд 100-аас 150 км тууш замын зам төмөрийн сэв гэмтлийг нэг өдөрт илрүүлэх техник 1970-аад оны сүүлийн хүртэл байсангүй. 1978 оноос эхлээд одоо төмөр замд одоо технологи нэвтэрч ашиглагдаад одоо өнөөдөр 4-р үеийн одоо сэв шалгагч вагон одоо ажиллаж байна. 1978 оноос зөвлөлтийн мэрэгчлэлтэн Трасиногийн санаачлаар сэв шалгах дрезнийг бүтээснээр тургын шуурхай сэв шалгадаг болох анхны